За хай монголчуудаа. Би бол амьд мэд шүү. Амьд мэд бэлтэж байгаа. Тэгээд нэг мэдсэн чинь л бичлэг хийгээгүй баг 3 сар болсон юм. Ер нь бол зав гаргавал нэг хагасаа бүтсэн нэг ашиглаж бичлэг ер нь бол хийдэг аахгүй юу? Яг ингээл бичлэг хий гэж бодсон 7 хоногтой манай сургалтын төвийн ингээл 2 өдөр битүү саксны тэмцээн үргэлжлээл гэсэн чинь тэрний дараа юу ч илээ. Тэг ингээд би 2 удаад нь хүүхдүүдэрээ одоо нэг маркетинг юмшлиг энэ төр хийлгүүлээд камера өгөө явуулсан байсан. Тэгэл хагасаа бүтсэн заримдаа камергүй болох ч юм уу. Тэгэл ер нь яг хагасаа бүтсэнд Монголд ирснээсээ хойш надад яг сул байсан хагасаа бүтсэн гэвэл нэг юм уу 2 удаа л байсан. Тэрэндээ би өөрөө амраад тэгээд эсвэл камергүй байж таарад ч юм уу ингээд цаанаасаа л нэг тэм бичлэг хийх заав нөхцөл юусэн гарахгүйсэн аахгүй юу. Хийгээгүй тэрнээс биш нэг ингээд юм асуудал болоод бичлэг хийхгүй байсан юм бол ер нь бол байхгүй. Нэг ингээд гидэж хэрэг бүр юу ч хийхэ болчдөг аахгүй юу. Яг яг ажиллаа хийгээл бүх юма хийн. А тэрнээс гадуур бол юу ч хийхэ болоод хүнтэй уулзгаа болоод хүнтэй харьцаа болоод ч юм уу. Тэгэл ерөөсө бүр ингээд гэртээ бүгээл тэгэл яг л ажиллаа хийгээл ингээд нэг яг энэ химнэлдээ бүр ингээд хасчдаг. Тэгээд дээрэс нь би бас ингээд амар нойр ихтэй болохоор эрт унтаад эрт сэрх гэж хичээсээр агаад ингээд одоо бичлэг хийгээд тэрийг эдит хийчихвэл миний нойр сэрхчихнэ гэж бодоод ерөөсөө ингээд мэдгүй бичлэг хиймээ гэж нэг хич бас бодгоо болцсон ер нь. Тэгээ бас дээрэс нь ингээд миний амьдралд бас нэг тийм гоё сонирхолтой юм бас нэг болохгүй. Би өөрөө сонирхолтой байлгыг гэж актив байхаа бас болцсон. Ер нь завдал гаргалзаа нэг жоохон унтчих, жоохон амарчих гэд нэг юм жоохон юм хөгшин ихч тайп руу орсон болохоор. Тэгээ яг уу буцаад би одоо гоё юм актив амьдраад тэ ингээл одоо YouTube-ийн бичлэгийн зориулаад ямар нэг юм хийгээл ингээл гоё байвал баймаар л байна. Гэхдээ би нэг жоохон тийм одоо юм сошиал хордлогонд орсон гэх юм уу. Одоо нэг өөрийнхөө тухай яриад амьдралаа яриад тэг ингээл ямар нэгэн тийм юмны челленж яасан юм уу бүгдээрээ хамтдаа гэцгээ миний тим яасан юу уучлаарай би тийм юм амар дургуйлж байгаа юм сүүлийн үед бүр ингээд тэрэнд ингээд тим үзэхэр бүр ингээд дотроос бүр ингээд агц хийгээд ингээд ёо тэгээ одоо баг ингээл нэрээ одоо камер гуцгүй хүн гэж байхгүй шүү дээ. Тэгэл камертай хүн болгон баг ингээл өөрийнхөө амьдралыг дэлгэл бла 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 гэд ингээд ахаар за иши би болж бондгоны энэ одоо энэ юм дээр одоо би бас илүү штэ гэж бодогдоод би бас өөрөө бас тийм баймааргүй бас санагдаад байхгүй нэг ингээ би гүйжүүдэлцэн тэгээд ерөөсө бичлэг хий гэж бодохгүйсэн. За тэгээд нэг турж гүйгүүлсэн чинь маалга бүр амар дэлбэртэй таргалцсан ч бас юм маалга. Гэтэ найз нь одоо 100 болох чинь бас ер нь жоох бодолтой байгаа. Тэгээд одоо турсныхаа дараа л турчлаа барьлаа гэж худлаа үнийг ярихгүй болоод 2 3 жил баг дараалал та бүхэндээ худлаа арчихлаа. Гэтэ яг би ингээд амар хурдан нэг 10 жил дотор ингээд хасаал нэмэл ингээд яваад идэггүй. За одоо ч болохоо байж энэ гэж бодохоор ингээд нэг 7 нэг 2 7 нэг хичээл нэг 3-5 жил явсангуудаа за ер нь одоо ингээд зэг гэж хэлэх чинь яа нуучлаарай. Зэгцэрчлээ гэж бодоод ирэхээр буцаад идээд ингээд нэг юм олиггүй байгаад байгаа байхгүй. Ер нь л би боцоо бас нэг юм твчээр мөвчээртэй турдаг төрлийн хүмүүс чи бас нэг өөр ордонд өөр ген мэнтэй төрдөг юм болов уу? Би чинь бол яг хичээж чаддаг ч гэсэн тууштай бол биш байгаа байхгүй. Гэхдээ би бол өөрөө ер нь тууштай гэж үнэлсэн байхгүй. Гэхдээ яад чинь би турах дээр ерөөсөө тууштай байж чаддаггүй. Энэ бол миний хамгийн том сул тал. Гэхдээ яг өөр юм дээрээ би нэг тиймэрхүү гээл одоо тэргээ засч чадахгүй ч юм уу эсвэл янзлж чадахгүй ч юм уу хийж чадахгүй ч юм уу яг нэг тиймэрхүү болдоггүй болохоор би бас тэгээ энэ бол миний хамгийн том сул тал. Хүн бас тэгээ сул талгүй байвал бас онцгүй штэ. За тэр ч яг хөө тэр алцааны хаах тэг би бас нэг сонноос нэрээ би ч нэг хумсаа дандаа тэгшгэн одоо дөрвөлжин ингэж янзлуулдаг штэ. Тэг энэ удаа анх удаа би ингэ нэг юм одоо юм аалманд болгож үтсэн байхгүй юу. Тэгээд надад ерөөсөө таалагдахгүй. Харин ингээд улам бондгоор харагдуулаад заяа. Уг нь бол би ингээд дөрвөлжин засал хийх хэрэг ингээд арай гайгүй. Ингээд хуруу маань би ер нь бол хуруу муруу амар бондгоор л доо. Гэхдээ ингээд засуулсан чинь бүр илүү бондгоор болоод байгаа юм шиг санагдаад байгаа надаа. Тэгэнгүүтээ тэрэн дээрээсээ нэмээд
жоох юм хөгшин сэтгэлтэй санагдаад байгаа хгүй надаа. Тэгээд нэг юм энэ бол тэгтээ миний хумсал та. Тэг би одоо дараагийнх дээрээс энэ хумсаа бүр болиулах гэж бодож байгаа. Зүгээр одоо тэгшин дөрвөлжнөрөө явъя. Тэг дээрээс найзынх нь дух бүр юм болсон. Яа, миний тухыг хартаа. Миний хамар бол уус амар хар батгтай болохоор би нэг ингэж нууч. Яа, миний яг энэ хумсны яг биш нэг энэ хурууны одоо юм үе гэж ярьдэн штий. Энэ үенүүд маань юм шиг хар заяа. Гэтэ яг үндэ бол камерын дээр л ингэж амар хар харагдаад байна л та. Тэрнээс биш яг би бол юм бамбагар цахан гартай л та. Тэгээ энэ тухны батга маань жоох асуудалтай байна. За тэгтээ яг жоохон дулаан оруулаад тэгээд наадам төхүүлээд ер нь бол би одоо яг энэ хэсгэрээ жоохон сэвтэй байхгүй юу? Нэг ингээд 2 жил хөдөө явахдаа жоохон арчлаагүйгээс бодоод болоо би тэгтээ нарсын агуусаа арчилдаггүй шүү дээ. Гэтэ бүр ингээд нар салхинд гандуулснаас болоод яг энэ сэвтэр ингээд амар юутай болцсон үлээ. Сэвхтэй болцсон. Тэгээд тэр сэвхээ би одоо ингээ гэж бодож байгаа. Яг энэ сэвхийг ингээд лазерт болохгүй бол ер нь дулаан ороо 100 болчоор бүр ингээд амар болчдөг. Нэмээд тэгээд өнгөрсөн жил би уг нэг нүднийхээ доотлын ямыг ингээд лазертулсан шүү дээ. Тэгсэн чинь миний тэр ингээд буцаад ингээд дахиад гарцсан. Гэхдээ угаасаа тэр юм чи надад гэсэн байхгүй юу? Хоёлаа арьсч одоо буцаад бүтэн төлжөхдөө энэ бол 100% арилахгүй дээ. Хоёлаа дахин давтан орох хэрэгтэй гэсэн. Тэг би давтан оролттой хугацаа амар хойшлуулчлаа. Тэгэхээр энэ 100 ер нь давтан оролттой хугацаа жоох ёо амар нуруугүй шатах юм. Давтан оролтынхаа хугацааг жоох ингээд төхүүлээд ингээд ер нь бол дахиад лазерт орё гэж бодож. Тэгээд одоо энэ өмнө нь би хизэж батганы асуудлаар болж гоо сайханд орж үзэж байгаагүй. Гэхдээ энэ удаад бол одоо орхоос өөр аргагүй болж байгаа шиг би энэ тухай гайгүй болчих болов гэд хэдэн сар 2-3 сар солонгост явснаас хойш миний тухай амар болсон байхгүй юу. Тэг гинт солонгост байж байгаа хооронд миний дух тэгээд яг энэ хоёр хүзүүний энэ хавар ингээд бит амар хэмжижгэн цагаан батонууд гараад эхэлсэн. Тэгээ нэг юунаас болсныг би бас юм битгэхгүй. Гэхдээ одоо өөр гайгүй болчих болов гэж нэг 2-3 сар харлаа гайгүй болсонгүй. Өөр найзаар нэг онц юм гээ зүгээр амьд мэд мэлтэж байгаа гэдгээ хэлэх гэсэн юм. Тэгээд ажиллаа сайн хийж байгаа. Тэгээд дулаан ороод сэтгэл санаа сайхан байна. Нэг тийм асуудалтай ч юм алга. Тэгээд бүр ингээд алаад гийгүүлээд бүр амьдралаа 100% өөрчилсөн ч юм бас алга. Тэгээд яг уу байгаас биелэн гэдэг шиг байгаас биелэн. Нэг батга жоох хэцүү байна. 100 болж байна. Бас тэг glow up хиймээр байна. Унтахаас өмнө нүур амаа бодож агаад биш нүур амаа бодож агаад нүур амаа угааж агаад тэгээд нэг гинт би одоо нэг бас одоо бичлэг гэж ашиглах нь би нэг цаг гарууд дээр цагаан амаа угаагаад хөрөлцсөн байгаамаа. Тэгээд тэрийг хүлээж авах хооронд үнэхээр хийц хүрлээ сая бол. Уцхахаас ядраад би бүр уцаах айгу баг ухдаг болсон шүү дээ. Бүр стори баг ингэ хийх болоод тэгээд утас ухыг ихэд л улам ядраад байгаа юм шиг санагдаад тэгээд ер нь бол утсын баш баг ухдаг болсон. Тэгээд цаг зав байлгүй гэрээ цэвэрлждэг болсон. Тэгээд одоо бүх юм цэвэрхэн байхаар сүлдээ бас хийх юмгүй болчиход байгаа юм аа. Тэгээд одоо жоохон дулаараад дүүр гой турж мураад сэтгэл санаа гой болоод ирэх юм бол бүгдээрээ хамтдаа миний нэг өдрийг өнгөрүүлээ. Тиймэрхүү влог орох үедээ. Тиймэрхүү влог хийж магадгүй найсан. Яг одоогоор бол ямар ч бүтээлч гэдэг үг юм бэ өсөгч миний амьдралд алга. Бүр нутас камер харахаар бүр дургу хүрээд бүр ингээд бүр тэ нөгөө интернетгүй илүүгээ явмаар байна. Байрны гадаа бүр чиртаадмаар байна найзнууд. Хүн тэгээд нэг яг юм үе байдаг штэ ингээл нэг юм амар хүсэлтгснээ хүсчихсэн юм бүр огт хүсгээ болол тэгээ байцсан эргэж нөгөө хүсэл ингээл ялангуяа наа чиг юм жоо дебил хүмүүс бүр илүү их ингэж сэтгэл санаа уран гарантдаг байхгүй. Тэгэл тэр яг нэг тэр мод дээрээ л байгаад байна, гоёч байгаад байна, мухач байгаад байна. Тэг ер нь бол авууш тамд үл айцах нь би ерөөсөө орой үед огт өвдөхгүй байгаа. Тэгээд хамар аммаа сайхан нээлттэй болохоор толгой тархич өвдгөө юм болсон. Жохон ядраад байгаа л болохоос гэхдээ яг ядраад байгаа ч гэсэн би эрт унтаад тэгээд нөгөө витаминуудаас явуулдаг болохоор ер нь бол тэг гайгүй бүх юм сэргэг гайгүй байгаа. Тэгээд одоо 100 цаг ирж нээлж амралтаа аван тархи толгоогоос сэргэн. Ер нь бол тэг одоо өгөлжөнгөөл дарк гэж хандлаа штэ. Одоо л найз нь ер нь ирэх одоо энэ жилийн 10 сар хүртэл ер нь ална гэж шийдсэн.
алдсан байгаа. Тэгээд 4 сард нэгнээс туръя. Бэлгээр турах ч юмгүй ч юм. Би одоо турах талаар бичлэгэн дээр ярих болов гэж бодоод байгаа. Хүмүүс бүр энийг бүдөө мэдсэн ш турахгүй ш дандаа турна хуцаад байдаг ингээ бодож байгаа. За зүгээр нэг тиймэрхүү юм хэлчихсэн. Тэгээд бай дараагийн бичлэг